Powered by Airplane. Айлын хөгжи. Back, I'm a token day. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын нам гүхнэн нам нам долон байсан чадаа цогон байна. Hitting back, I'm a token day. Айё заяоцон залуусан ингээ Basketball Kardashian Season 2 episode 14 эхлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane айлын хөгжөөрөө тавьдаг. За өнгөрсөн 7 хоногт манай сагсны ертөнцид бас маш олон зүйлс боллоо. Хэдүүлээ шууд тоглолтоос эхлээд явъя гэж бодож байна. За минийх нь болохоор NBA Cup-ийн сайхан бишэл метал болон S-Chips багууд хоорондоо тоглолт л доо. За тухайн тоглолт нь бол мэдээж Eps баг бол ялт байгуулсан. За тухайн тоглолт металаас бол уугны бол 19 он авч багаа тэргүүлсэн бол маргад бол түүнд 16 он авч багтаа тусалсан. За ийм яриа бид ч за Anthony Davis-ийн аавыг хин гэдэг вэ ч юм уу те Nikola Jokic гэдэг ч юм уу. Тэнгод Цэдэв Сүрэнгийн аавыг бол ерөнхийдөө Dok гэдэг юм шиг байна шүү. Энэ тухайн тоглолтоос харахад бол би бол дэж төмөсөн. Тэгээд тань та бүхэн юу гэж бодно бас доор санаа бодлол хүлтээгээрээ. За тухайн тоглолтод бол бид өнгөрсөн жилийн драфтын номерын сонголтын хамаар бол 13 минутын талбай дээр өнгөрөөж нийт 6 удаа тоглолтын орлогоос шигдээ нэг амжилттай болгосон 16% field goalтэй 5 оноотой орол тоглолтыг дуусгасан. Тэгээд ялч түүний үед одоо үрл стил нэг жоохон учраа олохгүй байна. Эсвэл нэг жоохон юм бимбитэй байна. Тэр одоо бимбитэй гэдэг чинь одоо нэг юм жоохон сандалтай стил жоохон ингэдэг одоо дээдлийн талбай дээр сандалтай байгаад байна уу гэж би бол ажиглагдсан. Тэгээд уг нь бол тэгээ одоо драфт 2 номер өсгөө нь бол хангалттай талбай дээр тоглох минутаа болчлоо. Оноонууд авж гин. За нэмсгтэй өвсөн ялгаагүй те манер сас ингээд сайн тоглолт үзүүлээ явж байгаа. Мэдээж ямар багт байгаа нь бол чухал л та ямархан минут олдож байгаа. Гэхдээ яг онголцсон минутанда сайн тоглолт өөрийгөө харуулж явал уг нь минут бол их хэсэг. Тэгээд тэр үед бол одоо хүртэл нэг л болжгүй л байна гэж би бол харж байна. За Санчийн хувьд бол мэдээж X багийн хасрыг бол тоглосон нийт 8 довтлогч 4-ийг амжилттай болгосон байлаа. 3-аас 7 шидэж 3 амжилттай болгосон нийт 11 оноотой. Түүний хувьд бол бас ер нь тун давгүй тоглолтыг үзүүлсэн хамгаалт давталгаа шийдэлтэн дээр бол тун дайжгүй тоглолтыг үзүүлсэн. Гэхдээ яалч үдээд Eps багуул ялтаар бол өндөрлөөсөн тухайн тоглолтыг бол. За Eps хувьд бол мэдээж төлгөө 21 оноо. За тулгуу бол тухайн тоглолтод бол 6 хоног авсан. Гэхдээ сөүл шиддэг тэр клатч 3 шидэлт бол тоглолтыг бол дуусгацсан. За үлций бас хэлгэнээс тоглосон King ганаг бол тоглолтыг бол эхлүүлсэн шүү дээ. Харин энэ тоглолтын тоглолт надад ажилласан бас нэг зүйл нь болохоор та бүхэн ч бас ажилласан бол өнгөрсөн жилүүд бол ерөөдөө үлций бол дандаа өөрөө яг угнаг бол авдаг байсан дээ. Ерөөдөө бүх матчапууд дээр бүх юм гараан дээр бол өөрөө авдагс бол за энэ жилээс ихэ болчих. Ерөөдөө бол за би бол зүгээр хамгаалах шаардлагагүй юм байна. Саруул хэрдэг шууд саруул хэрдэг хамгаалж гин. За King ганаа хамгаалж гин. Тийм учраас бас тэ угнаад бол жоохон дарамттай байсан мэж магадгүй. За бид дараагийн ярилцах тоглолтоор за Eps болон Bizoны тоглолтын талаар хальт бас ярилцаад өнгөрөхөн зүйтэй байх. За тухайн тоглолт бүргэд Батгид залуу бол үнэхээр өөрийгөө бол харуулсан. Тэгээд ерөнхийдөө нэлээд зоригтойч залуу хөлийг клатч ч юм бэ нэлээд та бүхэн хийсэн шийдэлтийг харсан байх. Тэгээд хамгийн гол нь тухайн одоо нэг тоглолтын дараах ярилцах дөг ярилцах үүж байгаа доор болохоор Сэлгэн бодос багийн эзэн болохоор Let's Go Waves гэж бичсэн байсан. Тим комментиг бүлээсэн. Тэгээд энэ одоо яг дэмжиж энэ үсвэлэг яагаад тэр би сайн ойлгоогүй ямар тач тэгээд Eps-ийг юм дэмжиж байгаа комментэд үлдээсэн байна лээ. За бид дараагийн ялч тоглолт бол мэдээж BCH Knights болон Асын хөлгүүд багийн тоглолтын талаар бол ярилцах бол аргагүй хаа. За тухайн тоглолт бол 73-76-гийн харьцаатай ердөө 3 оны зөрүүтэй бол өндөрлсөн үнэхээр аимшигтай галзуу тоглолт бол болсон. Тэр юужи мүжийн тэр уур амьсгалал үгс амир байсан шүү дээ. За тухайн тоглолтод бол BCH Knights багийн Эрдэнэ цогт бол ихэд тун тагруу тоглолтыг үзүүлчлээ гэж би бол хараад байна. Талбай дээр нийт 38 минутын өнгөрүүлэлтээ нийт 9 давтлаад дөнгөж 2-ыг нь хийсэн 8 оноотой 22% field goal-тай дуусгачаар угаасаа ялтчгүй Асыг яг боломжгүй л дээ. Эрдэнэ цогт 8 оноохоор угаасаа ягаад Асын хөлгүүдийг ялах бол боломжгүй байхгүй. Үн дээрээс нь багийн дурштай тамирч инх амар болохоор нийт 12 давталж ердөө 2-ыг амжилттай болгосон 5 оноотой 16% field goal-тай ч юм ингээд дуршлагтай 2 тамирч нь ингээд баг оноо авчихар угаасаа хичнээн залуучууд нэчээд бас яалтчгүй бас болохгүй л дээ. Тийм учраас энэ хоёрын оноо авалт бол тухайн тоглолтод бол үнэхээр өгүүлэгдсэн жоохон тааруу тоглосон. За мөн тухайн тоглолтод бол BCH Knights-ийн сугар очлог бол хөлгүүдийнх нь нэлээд сайн хязгаарласан л та. Цаа ч бол 8 оноо авсан. Тэгээд финал гарахыг тухайн тоглолт бол хожих хүсэж ганц хүн бол Ганбаатар л байсан да. Үнэхээр нийт 10 давталж 9 оноо 90% field goal-тай 20 оноо. Бид нар л уус яг л Eps байдаг юм prime гамбаг харсан шүү дээ. Яг хэрэгтэй үедээ самбардор байдаг, хамгаалтуудыг хийдэг. Хэрэгтэй үед хоёр дахь боломжтой самбар бөмбөг авдаг. Хэрэгтэй цагтаа хэрэгтэй газараа байдаг тэр тоглолтыг харсан. Тэгээд тухайн тоглолтод бол Ганбаатар бол 20 оноо бол авсан. За тэгээд тоглолтын төгсөлд та бүхэн юу болсыг бол угаасаа сайн мэдж байгаа. Биндрягийн клатч бөмбөг тасалтаар бол хожил байгуулсан. Тэгээд
бид нэр яалч жоохон дутуу хөлдөгдөг юм байлээ. Би бас яг бидний тоглолтыг яг ингээд фокусж үзлээ. Тэгэхэд бол түүний тэр хамгаалтан дээр байрлалаа эзэлж байгаа, самбардоор байрлалаа эзэлж байгаа, товтлоон дээр багийнхандаа ингээд цаасан дээр буудаггүй үзүүлэлтүүд бөмбөггүй цаан ч юм уу тиймэрхүү үзүүлэлтүүдийг үнэхээр сайн хийд юм байлээ. Цаалч яалчгүй тэгээд бид нэр бол яалч үнэхээр underrate нь бол үнэс үнэн санагцсан. Харин төвшийн хувьд бол аян хямгалан бол 3-ны хийгээ төвшийг буудаад бол тэгээд тэнээс төвшиг бол тэгээд галзуурсан шүү дээ. Тухайн тоглолт 13 он авсан. Дээрээс нь энд дуун хийлээ. Тэр хоёрын хоноос хөөрхөн талбай дээр тийм жижиг юм бас боссон. Харин мэдээж клач эцсийн зэгийг хутгах шилдэлтийг хийсэн амирч бол угаасаа Чингисийн тэмүүлэн байгаа. За тухайн тоглолтод 12 он авсан. За сүүлийн тэр 3 шидэлт бол угаасаа амар байсан. За энэ тухай тэр нэг даам гаруудын пэйж нэг ийм пост хийсэн байл л дээ. За тэгээд даам гаруудын пэйж болохоор нэг ийм бол сториг үл хийсэн байсан л да. За бид нар муухайг нь бол яг хэлээж яах вэ те. За Цуску Гавьятын доор 9 эрүүгийн даван 90 цэд хүрсэн талигаж рэпер 290-ийн Тэмүү вершн Ч Тэмүл үнэхээр хортой юм аа. Ард түмний MVP Эрдэнэ цогтын багийг өчигдөр Холливуудын киноны муу талын дүр шиг атгах санаатай царайтай Тэмүүлэн Эм банк анийн дотор ёстой эрүүдэн шүүлээ. Энэ зуны тэрбээр өдөр нь Вьетнамын лиг тоглож оройн засварын газар Козов янз өнгөрүүлсэн ёстой өөрийгөө дараагийн шатны атгах хорон санаатай болгох замаа засаж сайжрахт нь түүний ирүүнээс илүү томор нөлөө үзүүлсэн байна. Багтаа царай муутагаар азаатай 1-2 дугаар байраа булаацалдаг тэрбээр тоглолт нөлөөгөрч баг дотроо топ 5-д хангалттай юм байна. Царайны сайхнаар цай сүлэхгүй члэх дуртай орчин цагийн хорчин тэмүүлэнд амжилт өчүүхэн амжилтандаас ихэд битгий бие тоогоорой. Улам их хичээ Цуску Гавьятыг амьд байгаа дээр нь чаддаг бүх юм сураад аваа. Царай мутгаар 1-2-оор азаатай өрсөлдөг шиг. Яа за ийм постыг бол хийсэн мэл. Яг эндээс надад нэг юм санаа төрсөн. Ер нь зөв хөлгүүд багийн хамгийн Монгол тамирчдаас нь хамгийн царайлаг эхний топ 3 тамирчиг нэрлэл та бүхэн хин хэнийг нэрлэх үү гэдэг дээр бас доор комент секторт санаа бодлоо үлдээгээрэй. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлдөрөл нь алан байгууллага болон сонирхчийн төвшний бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл спорт ямар нэгэн хувцас хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд л хандаарай гэж зөвлөж байна. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Монлайв хувцас хөлдөрлөл. За тэгээ ямар ч тач бидний хүссэн хүлээсэн MB Cup маань финал бол хаяанд ирлээ. Тэр 12 сарын 29-нд Эм банк аренд бол болон та бүхэн бол өргөнөөр очиж үзээрэй. Угасаж ордонд дүүрэн байгаа нь бол тодорхой байх. За тэгээд биднээс ингэж потенциал байж гарааны 5 дахь баг угаас сасан боцсон байхгүй. Энэ талаас ямар баг нь гарааны 5 дахь байж болох гэдэг. За тэгэхээр ингэж байгаа. Хөлгүүдээс болохоор мэдээж за Барса их баяр Тэмүүлэн Биндрэ Азаа гэдэг энэ 5 гарч болж байгаа байхгүй. Яг ингэ байралд бүрдээ өндөр урт шийдэл сайтай ч юм уу. Яг энэ л манай BK-ийн гаргаж байгаа. BK-ийн зүгээс гаргаж байгаа юм потенциал гарааны 5 төстэй. За харин Эпсэс болохоор за 1 дээр гарааны юм өлзий, за 2 дээр Саруул Эрдэнэ, 3 дээр Тулууд, 4 дээр Мөнх баяр, 5 дээр Дөлгөөн. За тэгээд тоглолт бид нар бол мэдээж Дөлгөөн болон Азаа гэсэн маш том тийм гоё тулгааныг үүсгэн за тэгээ үлзий болон Барса ч юм уу те айгуу гоё матч болгоноор юм сонирхолтой юм финалыг бол бид нар л үүсгэн л тэгээд энэ дэр бас мэдээж BK маань бол өмнөх зарсан шиг дахиад giveaway-г бол зарлж байна. За энэ яг энэ бидний ярьж байгаа сүг болохоор Instagram болон Facebook дээр reel хэлбэрээр байршин та бүхэн тэр reel-ний доор тухайн финалийн тоглолтод хин аль багийн хин гэдэг тамирчин хідэн оноо авах вэ гэдэг дээр player of the game-ийг та бүхэн комментсэгт таагаад за тэгэд би харж байгаа хамгийн түрүүнд одоо нэр болон оноог нь ойртож хийсэн хүнд нь болохоор манай Big-ийн зүйлс гаргадаг юм шортны мерчээс бол өөрөө хүссэн өнгөрсөн өнгө заврыг нь захиалаад авах тийм эрхийн бичиг тийм giveaway-г бол манай Big-ээс зарлж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо YouTube-ээс салаад цацагтахаар нь рилний доор та бүхэн коммент үлдээгээд тэгээ giveaway-д бол оролцоорой. Тэгээ Big-ийн giveaway асуулт бол MB Cup-ийн финалийн Player of the Game хинбэ? Мөн дээрээс нь тэр хідэн оноо авах вэ? За тэгээ аль хэдийн финалтай холбоотойгоор бол ийм жиг жугийн постууд яваад гисэн мэлээ. За тоглолт Томмихын эхнэр бол ийм хөө постууд хийсэн байсан л та. Эсчипс багийн эзэн меншнд жагаад за ингэж хэрэлдэхгүй гоё үзэн шүүхөө блок энтер байхгүй гэд комент бичсэн чинь доор нь ABC хийсэн болохоор бас комент үлдсэн. За одоо ч бараг танай баг манайх баг танайх болж тэ дэлгүүр мэлгүүр нэг дор амар зүгээр гэсэн чинь доор нь комментэн дээр тийм те гэ тийм ээ гэсэн чинь аль нь ч хоцсон хамт хооллоод караоке хожигдсон тал нь хоолндаа гэсэн чинь доор нь бас тэгэхээр их сайхан санаа байна дээгүүрээ яриад тохирчоо ч гэсэн чинь доор нь ABC хийсэн болохоор танаас илүү дээгүүр энэ коммент сүнгээр фан шүү зэ. Танаас илүү дээгүүр хүн байна уу? Их хатан дэгэнд саран авах ижим минь.
Нэг иймэрхүү бас юм хөвгчлөлтэй комментиг бол бас пост бол яваад дээлээ цаачна. Тэгээ ямар ч аль баг нь одоо аль хэдээс энэ тоглолт бол уусаа эхэлчлээ. Үзэгч бидний хувьд бол эхэлчлээ. Яг финалд төрөөс нь бол гэхдээ аль хэдийн сошиал дээрх одоо яриа ч юм уу аль хэдийн финалийн тоглолт эхэлчлээ шүү манайхаа. За харин энэ NBA Cup ч юм бол та бүхэн мэдж байгаа тийм Монгол тамирчид, Монгол шүүгчд, Монгол коучнер гэдэг. За энэтэй холбоотой болохоор өмнө нь Хасэлүүд багт байсан арай албан ажилласан Мико гэдэг хүн болохоор нэг иймэрхүү постыг бичсэн байл. Ерөөдөө шүүгчд рүү жоо хандсан ч юм уу те. Энэ л нэг жаа сагсан бөмбөгийн хурцтай хөгжилд өн шүүгчдийг маш сайн шөмжилж байгаа. Энэ буруу биш гэж санагддаг. Ховдоо багтаа хамгаалалт ажилладаг байхдаа албан болон албан бусаар олон удаа шийдвэрлэх зорилгоор гомдол хүргүүлж байсан. Зөвхөн ажиллаж байгаа багтай холбоотой биш байдлаар шөмжилдэг байсан. Хөгжих шатах шаардлага байсаар байгаа. Амнестиг уушиг нэгээ бас нэг хідэн үг дайчмаар байгаа бол хэсэг шууд дамжуулалтын тайлбар за ингэж байгаа. Маш олон тоглолт олон цаг ажиллаж байгаа юуны өмнө хүндлэл үзүүлье. Гэвч яг тоглолтын шууд дамжуулах үед тайлбарт суугаад залуусан нөлөө сайжрамаас хандах юм. За нэгдүгээр ингэж байна. Анхаарал маш муутай суух юм шүүгч алдаа зах үед хамгаалагчаас гарлаа гэх юм түүнийхээ араас алдаа байсан юм байна гэх мэт засах тохиолдолд маш олон гардаг. Зөвхөн өчигдөр болсон сүүлийн хүлгүүд Найцын тоглолтод жишээ авахад 4-р үе дээр хүлгүүд оноо илүү гарах мөчид маш өөртөө ихтэйгээр хүлгүүд энэ тоглолтод анх удаа илүү оноо гартлаа гэж хэлэх нь 1-р үед 2-ыг 5-4 хацаатай илүү гарсан тохиолдлууд огт анхаараагүй байсны хэлээр хэрв Найц ч юм уу Ибс ч юм уу багийн тоглолтыг шууд дамжуулалтаар үргэлж үздэг бол тэр багийн ч тухай татаж авдаг жишээ яг тийм тоогоор үргэлж давтан сонсогдож байдаг. Жишээ нь энэ баг бол үнэхээр шин цагийн ривал энэ тоглолч бол их орсон цагаас хойш хэдэн баг сольж байгаа шгшээ багийн нүүр царай их мэд сонсоход хамгийн хэцүү байдаг зүйлс нь хэрэглэгддэг үгс. За үүнд хамгийн ихэнд зураас гიშглээ гэдэг үг орж ирнэ. Хэрв та хуурай тоглоом тоглож байсан бол тэр үедээ зураас зурсан байх. Харин талбай дээр тоглогчийн гიშгэж буй зөрчил нь шугам дээр гიშгсэн байх. Гэх мэтчлэн олон зүйлс байна. Шууд амжуулалтаар үүсдэг хүмүүрт иймэрхүү хуваалцмар сэтэл олон байдаг байх гэдэг. Энд харлуулах, муухайгаар харуулах сэтэл огт байхгүй бөгөөд цаашид багж болов анхааруул үзэгчдийн хувьд талархах болно гэдгээ илэрхийлж байна. Та бүхний урт үйлрэл олон тэмцээн уралдаанд дамжуулахад хичээнгүй ажил байгаа талархдаг шүү баярлалаа гэж яг юм бас тайлбартай холбоотой юм зүйлсийг бол постоор илэрхийлсэн байна. За тэгээд бидний дараагийн ярилцах сэдэв бол за манайха айлдын All Star-ын юу бол гараад ирсэн санал хураалт бол яваад ирсэн байлээ. Хэдүүлээ энэтэй танилцсан. Ер нь хинхэн тамирчин хаана яваад байна? Бидний бодож ирсэн тамирчин дээгүүр байна уу, доогуур байна уу? Ерөөдөө энэ нэг талаараа тухайн тамирчны ерөөдөө нийгэм болон самуу сонирхчдын хувьд ямар хуу ранктай вэ гэдгийг тодорхойлоход бас нэлээд томоохон хүчин зүйлс гэж би бол харж байна. Тэгээд надад ч маш олон хүмүүс санал нийлэх байх. Тухайн тоглогч нь хитэн санал авах нь бол ямар хөө хэмжээний фэн бейстэй дагаад тухайн багийн фэн бейс ямар хөө хүчтэй байна талаар бол тэгээд шууд санал хураалтаа танилцчихъя. За энэ санал хураалтыг бол бид бол 12 сарын 24-ний байдлаар харж байгаа тоо шүү зөвхөн. За нэгдүгээр баримт бол Эсчвс багийн дэлгөөн байна. За 2-т Эрдэнэ цогт 3-т Аз 2, 4-т Сарууд Эрдэнэ, 5-т Үлзий орш гэд за ингээ харуул ингэж байгаа. Эхний 10-т шүү дээ. Эхний 10 сонголт дотор за Ибсийн 3 тамирчин байна. За Хүлгүүдийн 3 тамирчин байна. Найцын 2 байна, Металлын 1 байна. За тэгээд болчихж байгаа. Шилэнгийн 1 байна. Ананд 8 дээр. Шилэнгийн 8 ингээд ихэд 4-5 багийн л тоглогч эхний 10-т байгаа бол за хамгийн сүүл одоо тий 136-д одоо сонголтоор хамгийн бага санал авж байгаа тоглогч хин байна вэ гэсэн чинь 3-3 багийн шгшээ багийн тамирчин одоо ховч чухрууд багийн тамирчин болсон. Хотгон жаргал бол ердөө 17 хүн саналыг бол авсан байна. Энэ бол бас маш сонирхолтой. Тэгээ уг нь бас 3-3-ын фэн бейс гэдээ бас явгаач юм мэдгүй энэ санал дээр хамгийн л тоор байна. За импортууд бас хамгийн өндөр санал нь авсан бол одоогийн байдлаар бол Миллер үлээ хөлгүүдийн 9427 санал гээд яалтчгүй бас хөлгүүдийн фэн бейс бол хүчтэй байна шүү те. За дараагийн хоёрт нь гэсэн чинь Томас Робинсон 5095. За дараагийн сэдвээр Томас Робинсон албатаас зүйлсийг бол ярилцсанаа. За Томох бол 16-д явж байна. За Томихыг бол би бол All-Star харамаар нь хувийн зүгээс шууд хэлэхэд бол те. Энэ 29-д болохоор Ватар явж байгаа. Ватараа болохоор та бүхэн харсан бол Instagram дээр story хийсэн байсан шүү те. All-Star-д яаж оролцох вэ? Японоос санал өгч болдгоо юм байна. Та бүхэн намайг дэмжээрэй гэдээ бас цааш мөс нэлээ орохыг хүсэж байгаа юм шиг байна лээ. Самтаж All-Star-ыг болохоор юм байна. Та бүхэнтэй бас саналаа идэвхтэй өөрөө гэж бол уриалж байна. За бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригыг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. Бидний дараагийн ярилцах сэдэв бол за Томас Робинсон чинь саяхан л 90 барин за бусаад ирээд те алан мална тэгэл битэн гайгүй майгүйгээд за мань нөхөр бол ирсэн. Ирээд нэг хоноод буцаад ниссэн юм билээ. За юу болсон бэ гэвэл Томас Робинсон сарын 30 мянган долларын цалинтай тамирчин байсан юм биш. Тэрийг бол багийн эзэн л өөрөө аль бисаар бол зарласан. Юу 30 мянган доллар гэдэг чи одоо сарын хамгийн багтаа 100 сая төгрөг гэсэн үг үстэй. За тэгээд энэ дэр Шангрилагийн сарын төрөөс ороогүй. За тэгээд жолооч. За тэгээд өөр яасан 9 бусын ийм массаж
одоо ийм терапи, recovery ч юм иймэрхүү бүх зардлууд ороогүй зөвхөн цэлэн л гэсэн чинь $30,000 100 сая төгрөгийн үнэлгээтэй ийм тамирчин бол лоосон байлээ. Хэдүүлээ Warren гэл $25,000 хамгийн үнэтэй мөнтэй гэдээ яриадсан бол гүү байсан юм шүү манайх. Энэ бол Thomas Robinson бол байсан юм байна. $30,000. Тэгээд яг манай нөхөр бол ингэсэн юм байлаа л да. Миний сонсноор ирээд уг нь тоглоно гэж ирсэн боловч ирээд шууд би тоглохгүй мэн өө би 2-7 хоног ингээ бэрхтэлтэй ингээ болохгүй байна. Миний бие жоо өвдөд байна. Тэгээд ямар та цалингаа авчи тэгээд 2-7 хоног бол тоглохгүй шүү гэдэг ингээ ерөнхийдөө тоглохгүйгээр цалин авах юм санаатай байсан юм шиг үлээ. Тэгээд ууг нь цаатгач бас гэр бүл нь бас Монгол руу нислэгэлээд захиалсан байж чадвал тэгээд зуцлаад цаач юм бол Монгол ирээд 1 хоног л марш шууд буцсан юм байлээ. Яалчгүй тэгээд тоглохгүйгээр за бодъё л 2-7 хоног тоглох байхад тэгээд $15,000 шүү дээ. 50 сая төгрөг шууд ингээд ямар ч боломжгүй санхүүг. Тэгэхээр ингээд харуул тэгээ эпс багийн бодлохоор 10 сараас эхлээд 11 сард одоо ирсэн 12 1 2 гэдэг чинь ингээд 4-5 сард хэрвээ Том Сором соосон бол ингээд 500-аас 600 сая төгрөгийн ийм үнэлгээтэй цалинг бол авах байсан юм бэ лээ шүү цаатгач хувьд бол ямар тач тийм байгаа юм билээ. За харин эпсийн хувьд бол Baby Shark Thailand Shark буюу ээжсүү бол Монгол бол газарсан. Тэрээр бол Монгол газарч зорго байсан мэлээ. За бас бэлтгэлтэй анхны бэлтгэлтэй бас очсон юм сторийн бэлээ. За энэ дээр Толбортын нэг стори байсан байхгүй та бүхэн харсан бол нөгөө нэг Толбортыг меншнд за манайх үгсээ харж хандарэ гэдгсэн чинь Толборт болохоор яа би ч үгсээ наач ууг нь яг айцл болох хөстэй байсан юм байна. Магадгүй Толборт бас ээж хоёр бол би бас мэддэг байх бол үүсэхгүй юм байлээ. Тэгээд одоо эпси хувьдлахаар ингээд Robson ч хүү одоо өөр бас импорт гэн 2 импорт сонгох шаардлагатай болчихж байгаа. Энэ яагаад одоо хүртэл зарлахгүй байна вэ гэхээр энэ бол магадгүй те Thailand Shark-аас хамаарч байгаа байж магадгүй түүний тоглолтыг хараад 4 дээр нөө 5 дээр нөө яах уу ийх үү ер нь хэр байна гэдээс хамаарат бас ямар хөө импортуудын сонголт нь нөлөөлөх гэж байгаа гэж би бол харж байгаа. Одоо эпсийн логоноор явуулахаар одоо хүртэл зарлаагүй бэ энэ яасан ч олддоггүй яасан ч зарлалтгүй импорт одоо хүртэл магадгүй шийдээгүй байгаа. За гэхдээ миний хувьд бол би бол Zach Lofton гэдэг тоглогчийг сонгосон гэж бодож байна. За Zach Lofton тоглогч одоо 33 настай 1.93 см өндөр 82 кг тийм SG-ийн байрал тоглодог. Тэр нунаах шатар нэлээд сайтай юм тоглогч байгаа. За яагаад энэ тоглогч байж магадгүй би нэг таамаг хүргий заяа. За ингэж байгаа. Яг одоо болохоор та яг нэг нислэхтэй стори харсан. Тэр л угаасаа Монгол руу бол биш угаасаа Америк руу бол нисэж байгаа нислэг байл. Гэхдээ энэ нь болохоор Тайваны сайхан Тайван Марс гэдэг багасаа юм Тайпан Марс гэдэг багасаа бол сайхан постэр очлоо. Thank you гэдэгтэй баярлаа гэдэг ингээд гэрээ дууссан гэдэг постэр ч. Тэгэхээр магадгүй он гараад Монголд ирээд Эбс багт нэгдээд тоглохыг бол үүсэхгүй. Ягаад гэвэл Jordan Harris гэж бас тоглогч яригдчихэж байгаа тий. За Jordan Harris мэдээж Josephine Barrel тоглолтог ур чадвар масаатай тоглогч боловч яг түүний хувьд мань нөхрийн хувьд бол hamstring буюу гуйны арын бэрхтэлтэй юм байлаа. Тэгэхээр Эбс теннис магадгүй болгоомжтой байж магадгүй. Zach Lofton баг за тэгээ Inji Montgomery хоёр л байх та. Ер нь би бол энэ хоёр л гэж бодож байна. Харин та бүхэн бол хинээс гэж бодож байна. Дор коммент секторт санаа бодлоо үлдээгээрэй. Зөвхөн Эбс холбоотой дараагийн мэдээлэл болохоор за Neto coach-ийг бол явуулчлаа. За би энэ шийдвэрийг бол яг үнэндээ төдийлөн сайн ойлгоогүй яг яагаад гэдэг дээр яг явуулсан бас нэг шалтгаан юм байж магадгүй гэж бодсон. Сүүлийн нэг 5 дараа шожигдохдоо ямар ч юм өөрчлөлт хийгээгүй тэр бас явуулаад нөлөөсөн байж магадгүй. За тэгээд Нэтогийн оронд хий хүү тэрхэд хоёр коуч бол маш их яригдсан. Энэ болохоор Frakias Vasilis за тэгээд Zipelis гэдэг металл X одоо металлын коуч те. За тэгээд ер нь Frakias бол Монгол шишээ багтыг гэрээтэй очроос уус өөр багт ямар нэг ажиллах боломжгүй. Тэгэхээр Zipelis коуч бол ажиллахаар бол ер нь болж байгаа байх та. Zipelis-ийн хувьд бол мэдээж Frakias-т ихэд ойрхон байсан юм байлээ. Магадгүй Frakias бас түүнийг suggest хийгээ санал болгосон байж магадгүй. Гэхдээ яг яагаад гэдэг асуулт. Хэрвээ яг одоо ихэд Neto коучийн Эбс улс арга барил бол ихэд ажиллаж исэн хамт тэгээд хувийн шалтгаанаар л нутаг буцсан л гэж бол хэлж байгаа. Яг наны учир шалтгааныг би бас сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ үнэхээр нүдэн уусан уугүй гэдэг бол магадгүй нэг бид нар 5-6 тоглолтын дараа бол энэ нүүдэл зөв нүүдэл байсан юм уу эсвэл буруу нүүдэл байсан юм а гэдгийг бол хэлэх бас боломжтой болох. Тэгэхээр одоо юу болох нь харжлаа. Ямар ч тач тэгээд Эбс багийн шинэ коучор бол одоо хуучин те металл багийн коуч Zipelis бол коучлогоор бол болж байгаа юм шиг байна лээ шүү. За бид дараагийн ярилт сэтв бол за цаачин шунхлай групп арена барина гиндэ. Улаанбаатар арена гэдэг. Мэдээж шунхлай группт ч юм бол SJPS багийн арена болох бах. Тэгээд ер нь аренатай болж байгаа юм 20 дахь баг болох гэдэг юм. За нэгт бол мэдээж Дархан United арена байгаа те. Дархан өөрсдийнхөө яг home game-ийг авчирч хийдэг яг өөрсдөө ордон байг бол Улаанбаатар хотод бас дараагийн юм том хэмжээний арена сөндөрлөх юм бас ажлууд руу орсон гэж би бас сонссон. Энэ болохоор энэ бол мэдээж 3-4 жилийн бол төсөл байх. Ямар ч тач 2030 гэхэд бид нар бол тэ цаашилгын бас шинэ аренатай болж магадгүй мэн. Хон тоглолт зөвхөн Эбс гэлт өөр багууд бас тэ одоо бас ярилцаа дийл хийгээд бас
тоглолтод хүлээж авах боломжтой юм бас цоо шинэхийн нэг юм сагсан өмгийн хөгжлийн бас нэг юм үе шат хийж гэнэ гэж би бол харж байна. Тэгээд ямар ч тач Улаанбаатар арена бол баригдах нь бол бараг баараг болсон юм байлээ дээ. За ингээд сэдв болохоор Дархан United болон Асын улирал багтад холбогдож байна. За цомын тэмцээнээр бол хоёр баг бол хоорондоо таарсан. За тэгээд тоглолтын дунд үед бол за ингээд заслаан тавих үед бол идэрж авахлан бол энэ хэд айхтар мөргөөд унаад бол гимцсэн ш. За тэгэхээр тэнтэй холбоотой бол цааш нь Instagram дээр нэг юм стори хийсэн мэлээ. Мөн дээрээс нь Дархан United багаас бол иймэрхүү мэдээлэл гаргацсан байсан. Тэр нь болохоор Дархан болох гэж байгаа байхгүй. 2025 оны 12 сарын 20-ны өдөр холбооны цомын тэмцээний хүрээнд Асын улирал багтыг хийсэн тоглолтын 4-р үед дараах авсарсан видеон дээр гарч байгаа хөлгүүд багийн тоглогч Аацыг Азууны зөхөсгүү тавьсан заслаанд мөргүүлж манай багийн тоглогч Эцэг идэрж авахлангийн баруун хацарны яс цөмөрч хугарсан ноцтой гэмтэл учирсан. Үүнтэй холбогдуулан талбайн шүүгчийн гаргасан шийдвэр эсрэг багийн тоглогчийн гаргасан үйлдэлийг зохих журмын дагуу хянан үзэж шийдвэр гаргуулах тухай гомдлыг 2025 оны 12 сарын 21-ний өдөр Монголын Сүмгийн холбооны сахилгын хороонд албан бичгээр хөрвүүллээ гэдэг нэг юм юу гэсэн. Тухайн тоглолтын тэр заслаа бол яг жоо гинтийн байсан. Гэхдээ ямар нэг юм тохоо задсан ч юм үйлдэл бол би бол хараагүй төдийлэн тэгээд ямар тач бас нэлээ эвгүй бол унсан. Тэг ямар тач идэрч хахлангууд гайгүй байгаасаа тэг хурдан тоглолтуудаа оролцуулаад ямар тач бэртэл гайгүй байгаасаа л гэж би бол бодож байна. За тэг дараагийн ялцах сэдв бол за энэ тоглолтын үр дүн бол мэдээж манай контент гарсан одоо контент гарах үед лалидаа гарцсан байна. Энэ нь болохоор Miners болон Ebs багийн тоглолт. За энэ тоглолтыг ярихаас өмнө за энэ жилийн Miners-ийн өнгө төрөх за бүх арсан бол сайн энэ Bolco-гийн бичлэгтэй энэ буутай энэ тоглолтын өмнөхийн бичлэг бол үнэхээр надад маш их таалагдсан. Бүх багууд ингэсээ бүх багууд ийм гоё креатив гоё юм тэг зүйлсүүдийг хийгээсээ тоглолтын өмнө бичлэг за тэр тоглолтын дараах тэр боднос дээр бол жишээлбэл бөөнөрөө суугаад юм оройн зог юм хаан тойроо идж байгаа тэр оройн зог за саний тэр Bolco-гийн тэр буу зэвсэгтэй ингээд те дараагийн таргет бол Ebs гэдэг тэр бичлэг ч юм уу. За тийм бичлэг бол маш олон зөндөө гараас энэ бол загсан мөг сонирхч бидний хувьд бол маш таалагдсан гэж би бол харж байгаа нь бүх баг бол ийм хийгээсэй гэж би бол хүсэж байна. Freshback-ийн 5 дух тогтлоо хүрэх захиалга 12 сарын 25-нд урьдчилан захиалга аваад бол дуусах юм байна. Тэгэхээр та тэрнээс өмнө Freshback app-ийнхаа шинжилэлц рүү ороод баярын торт хүн самтан зэрэгээ захиалга авах боломжтой. Замд төгжрөхгүй 5 тухтайгаар хормын төдий таны баярын ширээг бэлдэх боломжийг Freshback олгож байна. Freshback танд 5 дух тогтол хүргэе. Одоо бидний дараагийн ялцах сэдв болохоор за мөнчний дээдлэгтэй бол дахин нэг спонсорын хамтны ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Энэ нь болохоор Bavaria Motors буюу BMW Mongolia. За BMW бол уусах мэдэхгүй юм одоо юм хүн бол байхгүй бах тийм машин сонирхдаг. Тэгэхээр BMW-тэй бол 3 жилийн бол юм хамтарлын гэрээ хийж байгаа юм байна. За тухайн хүрээнд болохоор ямар ажлууд хийгдэх вэ гэсэн чинь ингэж байгаа юм байна. Нэгдүгээр MVP-ийн шагналыг удирлын season MVP-ийн шагналыг бол BMW MVP-ийн нэрмжил болгож байгаа юм байна. Мөн дээрсэн Player of the Game болгон дээр BMW гэсэн бас тийм өөрөө тийм нэрмжил болж байгаа юм байна. Тэгээд магадгүй араарсан зөндөө ажлууд хийгдэх байх. Уус ялцчгүй NBA-д ч өөр зөндөө гадны лигүүд дугаас энэ болохоор ажилтдаг жишг сагсан мөнгө болон автомашины дилер компани ч юм уу тиймэрхүү хоорондоо маш сайн зөгцдөг тийм юутай учраас бол энэ хамтарлаас бас маш гоё хамтрал болсон байлээ. Тэгээ удахгүй бас гоё ажлууд хийгдэх байх гэж бодож байна. За тэгээ бид хамгийн сүүлийн ярилцах сэдв бол за өчигдөрхөн бол манай BK-ийн зүгээс бол нэг иймэрхүү хоёр полыг явуулсан юм л да. Энэ хоёр пол дээр ихэд ямар хэмжээний хүмүүс оролцсон байна, ямар үр дүнтэй байна гэдүүлээ харъя л та нэг. За хамгийн ихний пол нь болохоор ийм боловсрохгүй. За ингээ what's your choice гэдэг нэртэй нь болохоор хин хамгийн шилдэг холбогч юу гэнэ болохоор үлзий, уугна, за тэгээ тулга Барса Болкогийн 5 дээр ингээ реакшн дараарай гэдэг. Энэ постн дээр энд манай постн дээр нийт 3700 гаруй хүн бол реакшнаа дарсан байлаа. За энэс бол хамгийн их ихэд лайкийг бол үлзээр шол авсан 1600 лайк. За тэгээд дараа нь болохоор Барса бол 1 лайк зүрхтэй байна. За тэгээд уугнаа болохоор 626. За тэгээд Болкогийн хамгийн сүүлд нь бол за нэг ийм пол явуулсан. За дараагийн полд нь болохоор ямар байсан бэ гэхээр хин хамгийн шилдэг төвийн тоглож байдаг дээр болохоор Сугар очор дөлгөөн өсөх 2 А2 за тэгээд кадрах те их бодрахыг ингээд энэ бас 2500 хүмүүс реакшн харсан байсан. За мэдээж нэгдүгээр маань болохоор 1.1 реакшн зар болохоор дөлгөөн байлээ. Араас нь болохоор азаа за тэгээд Сугар очор за тэгээд их бодар за хамгийн сүүлийн өсгөөл орсон байлээ. За гэх мэтчлэн бол цааштай бол BK-ийн зүйлс бол маш олон сонирхолтой ийм постеруудыг бол байршуулна, ийм полуудыг бол байршуулна. Та бүхэн бас энэ нэвтрэлтэд оролцоорой. Мөн дээрээс нь бас бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл бол би доор утасны дугаар хол гаргачих. За энэ дугаар холбогдоо та бүхэн бол манай контенттэй хамтран ажиллах боломж бол нээлттэй шүү гэдгийг бол хэлхийн зүв байх. За одоо энэ хэдүүдээ Cool Kicks UB-ийн болонлоо орцгоо. За тэгээ Cool Kicks-ийн хамгийн ихний ярилцах пүүз бол Anta Kai 2 Azure. За Azure-г бол
За би бас сайхан ачаад бол мэдээж надад маш их таалсан. Тэгээд ялангуяа хамгийн их таалсан зүйл энэ давхар үдээс байгаа юм. Давхар үдээстэй юм байл. Энэ болохоор юм cotton candy гэх хөөсөн чихэр шиг утга нь болохоор юм л ихэд баяр хөөр аз жаргал тэг гэр бүл гэсэн юм утгатай юм байл. За тэгээд хамгийн таалсан зүйл бол ялангуяа надад энэ detail. За энэ detail байна. За тэгээд бас энэ detail байна. Энэ арын detail-ийг ашигласан материал нь маш чанартай. Тэгээд хамгийн гол нь зууралт маш сайтай гэсэн. Мөн дээрээс надад бол ийм ингэ санагдсан юм. Зааланч өмсөн болон за гадуурс гоё өмсөж явахад надад бас яг юм өдөр тутмын өмсөд бол яг энэ азуурын өнгөний хувьд боломжтой санагдсан. Тэгээд cool texture болохоор 39-46 сайз нь бол бүгд байгаа юм бэ шүү дээ. Ямар ч чихний онцлог пүүз болохоор Anta Kai 2 азуурэ байла. За бидний дараагийн онцлог пүүз бол Nike GT Cut 3 Turbo гэдэг юм шинэ загвар байгаа л та. За тухайн пүүзээс одоо хамгийн таалцсан зүйл нь бол мэдээж уловчин. За уловчин нэгдүгээрт маш хөнгөн юм мэлээ. Тэгээд бос золчийг бодвол хийсэн материал хийсэн нь бол арай өөр юм мэлээ л дээ ялцчихгүй. За мөн дараагийн таалцсан зүйл нь болохоор агаар нэвтрэлт буюу агаар нэвтэрж байгаа байдлын энэ материалууд нь бол надад хөлийн нэг тийм чиг татуулахгүй агаар нэвтрэл маш сайтай санагдсан. Мөн дээрээс Nike Zoom X уулын технологи байна. За өнгөний хувьд бол угаасаа гоё өнгөтэй. За тэгээд катууд бол угаасаа уус маш сайтай байдаг. Зууралтай traction бол угаасаа ярилхан байхгүй. Гадаад жумс дотор жумс угаасаа GT Cut уртал угаасаа юм ярих бол харахгүй маш сайн байдаг. Тэгээд ямар ч тухайн пүүс мэл болохоор бас cool kicks-ээр болохоор 39-46 size хүртэл бүгд байгаа юм байлаа. Тэгээд хэрвээ та бүхэн сонирхох хүсвэл бол Instagram болон Facebook руу бичиж авах боломжтой. Би дээр очиж сонирхох гэвэл Jim Palace-ийн 4 давхар 406-д cool kicks UB байрлаж байгаа. За тэгээд бидний хамтран ажилладаг cool kicks UB. За тэгээд ямар ч тач манай episode 14 маань энэ хүрээд өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжөөрөө тавьдаг байгаа мөн бидний хамтран ажилладаг супер зөөлөн Super Light за Mon Live Sport ховц сүүлэрлэл мөн их хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид бүхэнд хамтран ажилладаг үлээ. За тийм ямар ч тач дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаараар хэдүүлээ магадгүй те. Финал дээр хин хоцсон яасан ихнийг ярьж явах байх. Шинэ оны бас ихний дугаар гарan за тийм ямар тач дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын намайг гүхнэн өмнө намайг долон байсан ч одоо харин цогон байна. Хитэн бай юм цогондээ. Powered by Airplane. Аялын хөгжий.